Техник технологийн их сургуулийн дотроо 2 салбар сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн боловсролын сургалт, ерөнхий боловсролын сургалт, бакалавр, магистр, доктор гэсэн 5 шатны системтэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Техник технологийн их сургууль нь 2025-аас 2026 оны хичээлийн жилийн эсэлтээ 9-р сарын 28-ны хүртэл авч байна. Техник технологийн их сургууль нь инженер технологийн бакалаврын 16, магистрийн 8 хөтөлбөрийн хүрээнд элсэгч авч байна. Техник технологийн их сургууль өөрөө шатлсан боловсролын тогтолцоотой мэргэжлийн боловсролоос дээд боловсрол хүртлээр мэргэжлийн боловсролын сургалт, техникийн боловсролын сургалт, бакалавр, магистр, доктор гэдэг 5 шатлалын сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Техник технологийн их сургууль дээрээ техникийн боловсролын салбар болон бакалаврын салбартаа бол бид нэмэлт элсэлтийг 9 сарын 28 хүртэл авч байна. За энд бол инженерийн барилгын инженер, архитектор, сантехникийн инженерчлэл, автозам инженер, гүүрийн инженер, захиралгаан хангамж, захиралгааны инженер, сэргээгдэх эрчим хүч, уул уурхайн тоног төхөөрөмж, автомашины инженер гэсэн ийм 16 хөтөлбөр бол үйл ажиллагаагаа явуулж байна. За техник технологийн их сургууль нь бакалаврын үйлдвэрлэлийн дадлага Япон улсад цалинт хийх боломжийг олгодог бөгөөд суралцагч бүр сар бүр засгийн газраас олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлэгт хамрагддаг. Тэгэхээр компани аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэхэд энэ хөтөлбөрт инженерүүдэд суралцуулахад маш их анхаараарай. За ялангуяа тухайн компаниудад хүний нөөцийг бэлтгэх сургалтын сайн хөтөлбөрүүд, олон улсын хөтөлбөрүүдийг оруулж ирж тухайн аж ахуйн нэгждэр компани аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг сургахад чиглэсэн ийм шаардлага байдаг. Тэгэхээр энэ чиглэгдсэн мастер инженер багшийг бэлтгэхэд манай хөтөлбөр бол чухал ач холбогдолтой. Манай бүх 16 инженерийн хөтөлбөр маань бакалавртаа Япон улсад 1 жилийн нэмэх юм хөтөлбөрүүд бол хэрэгждэг. За ингээд 2 болон 3 дугаар курсээс Япон улсад 1 жилийн мэргэжлээрээ дадлагжих юм хөтөлбөр байдаг. Энэ дадлагын хөтөлбөр бол 20-с 30 сая төгрөгийн тэтгэлэгтэй ийм хөтөлбөр байгаа. За өмнөх жилүүдэд математик, физикийн хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалтын оноо 490-с дээш оноотой хүүхдүүдийг элсүүлдэг байсан. Тэгвэл энэ жилийн хувьд босгооноо хамаарахгүй өөрийн суралцах хүсэлтэй бүх хүүхдэд үе таалах нь нээлттэй байна. Хэрвээ та инженерийн боловсролыг авахыг эсвэл техник технологийн их сургууль тандаарай, эсэлттэй холбоотой мэдээллийг 9961 22 18 дугаарын утаснаас аваарай.